Ингээд уламжлалт цагаан сараар мада жоохон гаралтай түүх бүтээгдэхүүнийг өргөөр хэрэглэдэг юм уламжлалтаа. Үүнд бол одоо мах, сүү, өндөг маань хамаарч байгаа. Махан бүтээгдэхүүн, сүү, өнгийг бол заавал одоо стандартын шаардлага хангасан хөргүүртэй орчинд худалдаалах ийм шаардлага тавигддаг. Ийм учраас манай томоохон худалдааны төвүүд дээр худалдаалагч байгаа гарал үүсэл тодорхой одоо хөргүүрт худалдаалагч байгаа бүтээгдэхүүнийг одоо өргөнөөр авч хэрэглэх нь зүйтэй маа гэж иргэдээ бас зөвлөж байна. Дараагийн нэг асуудал бол сүүлийн жилүүдэд малын гоцаалт өвчин ихээр тохиолдох болсон. Үүнтэй холбоотойгоор хүнсний аюулгүй байдал дээр тавьж байгаа хяналт бас нэлээд яригч байгаа асуудлын нэг байгаа. Гахан Апр гэмэлцэн өвчин Охин аймагт онцлогдсон. Охин аймгийн засаг даргын захирамжаар одоо 20 цэрийн дэглэм тогтоож ажиллаад яг өнөөдрийн байдлаар бол 20 цэрийн дэглэм одоо гахан малзан өвчний дэглэл буурч байгаа учраас 20 цэрийн дэглэм одоо бууруулсан ийм үйл ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор манай аймагт нийт 12 өрхийн 486 толгой гахааг одоо устгаад байна. Тухайн өвчнөд тэмцэх одоо вакцин байдаггүй. Зөвхөн гахаанаас гахаан талддаг. Хүнд бол одоо халдсан юм эрсдэл байдаггүй. Байгаа. Хүн хамгийн гол нь одоо тухайн өвчнийг дамжуулагч болдог учраас гахаан махан бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ бас анхаарах ёстой юм асуудлууд гарч ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо хям бүтээгдэхүүн байж байгаа. Юунд бол одоо гахаан махны өөх хуух оролцдог ч гэсэн одоо дулааны аргаар боловсруулсан үед тухайн өвчнийг үүсгэгч маань бүрэн устдаг учраас одоо дулааны аргаар боловсруулсан хямд бол ямар нэг юм 20 цэрийн асуудал байхгүй. Хоёрдугаарт бол манай аймагт үйл ажиллагаа болж байгаа 3 цэм хямны цэхэд хэрэгжилж байгаа гахаан өөх хоохноос одоо дээж авч шинжилгээний хамааруулахад одоо энэ одоо өвчний үүсгэж байхгүй эрүүл байна гэсэн учраас манай аймгийн хувьд бол одоо үйлдвэрлэж байгаа хямд бол эрсдэл байхгүй гэж бас ойлгож болохоор байгаа. Цааш гахаан одоо мах түүхийн мах хагас боловсруулсан гахаан махан бүтээгдэхүүн гахаан махыг хэрэглэхийг одоо төр хугацаагаар өвчний дэглэлт дууртал 20 сар хэмжээг манай мэргэжлийн хэлтийн байгууллагаас зохион байгуулан ажиллаж байна. Мөн энэ 20 цэрийн хугацаанд нийт голомт тэнцвэрт байгаа 12 өрхийн 486 толгой гахааг одоо бүрэн устгасан байж байгаа. Энэ устгалын ажилд бол одоо мэргэжлийн хэлтийн зүгээс хяналт тавиад одоо энэ халдвар хамгааллын хувьд тухайн өвчнийг үүсгэгч устгасан цэгээс гадагш алдахгүй байхыг бүрэн нөхцөлийг бүрдүүлсэн. Тийм учраас одоо сошиал ертөнцөөр явж байгаа одоо гахаан толгойн төр гэсэн асуудал бол энэ одоо худлаа хуурамч мэдээлэл юм аа. Энэ асуудлыг бас бид нэр тухайн шүүх цагдаагийн байгууллагад нь хандаад ингэ явж байгаа учраас үүнтэй холбоотойгоор хүнсний аюулгүй байдал нөлөөлөх юм байхгүй гэдэг талаар бас мэдээлж байна. За махан бүтээгдэхүүн дээр одоо манай иргэд анхаарахт бол хамгийн гол нь гарал үүсэл байдаг. Тухайн гарал үүсэл нь бол тухайн малыг одоо эрүүл шаардлагаас орчинд хүнсний зорилтоор худалдаалж болно гэсэн юм эрх зүйн акт болж байгаа учраас иргэд маань одоо гарал үүсэлтэй худалдааны одоо тэр стандарт шаардлага хангасан газрууд худалдаалагч байгаа тэр махан бүтээгдэхүүн авч үзэх зүйтэй маа. Ер нь цаашд хям махан бүтээгдэхүүний худалдаа авахдаа тухайн бүтээгдэхүүний одоо шинжилгээнд хамарсан шинжилгээний бичгийн шаардаад тэр хадгалах нөхцөл шаардлага хангасан юм газраас нь худалдан авч явах шаардлагатай. Дараагийн нэг асуудал бол сүү байж байгаа. За сүүс бүтээгдэхүүн маань худалдааны төвүүдэд худалдаалагч байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээний шинжилгээ хяналтанд хамрагдсан байдаг. Гадуур худалдаалж байгаа буюу гар дээрээс худалдаа авч байгаа сүүнд бол одоо тэр баталгаажилт байхгүй байгаа учраас гарал үүсэл одоо эрүүл малаас үлдсэн асуудлыг одоо шалгаж иргэд маань худалдаа авах хэрэгтэй байж байгаа. Өндөг байж байгаа дараагийнх нь өндгийг бол одоо заавал хөргүүртэй орчинд худалдаалахыг одоо зөвшөөрдөг. Тийм учраас өндөг худалдаа авахдаа иргэд маань одоо бас шаардлага хангасан хөргүүрт хадгалагдсан ийм өндгийг авч хүнсэндээ хэрэглэж байх нь чухал юм аа гэдгийг одоо зөвлөж байна.